Дараагийн мэдээлэл танилцуулъя. Украины дан өргөжж байгаа зэвсэг үйлдвэрлэгчдийн ашиг орлогыг зузаацгаж байна гэсэн харамсалтай мэдээллүүд ирж байна. Зэвсэг үйлдвэрлэгчид 2024 онд хизээч байгаагүйгээр их хэмжээний орлого олсон. За үүнийг бол Стокгольм төвтэй олон улсын их тайван судлалын хүрээлэнгээс дэлхийн хамгийн гол чухал гэж нэрлэгдэх 100 зэвсгийн үйлдвэрлэгчдийг хамруулсан тайландаа дурдсан байна. За тэдний зэвсгийн үйлчилгээний борлуулалтаас орсон орлого нь өнгөрсөн жил 679 тэрбум $. Болсон. За энэ нь бол 2023-тай харьцуулахад инфляцийг тохируулсан үнээр 5.9% өссөн үзүүлэлт болж байна. За Украины дайнтай холбогдуулан зэвсгийн эрэлт бол нэмэгдсэн. За энэ хандлага нь бол 2024 онд илүү бүр хурдсан. За батлан хамгаалах салбарын хувьд Украины дайн ашигтай байсан мэдээд за сүүлийн 2 жилд бол эдгээр зэвсгийн компаниудын орлогууд мэдэгдэхүйц өссөн гэдгийг судалгааны тайланд хамрагдсан судлаач онцолж байна. За жагсаалтанд орсон эхний 100 компани 39 нь Америкийн нэгдсэн улсад байрлаж байгаа. За Америкийн нэгдсэн улс энэ зэвсэглийн салбараар тэргүүлж байгаа эхний компаниудыг бол өөртөө байрлуулдгаараа энэ салбарт тэргүүлж байгаа. За эдгээр 39 компани нь дэлхийн зэвсгийн борлуулалтын орлогын талаас тал орчим хувийг эзэлж байгаа гэсэн хэдий ч тэдний орлогын өсөлт нь 3.8% өсөлттэй байгаа нь харьцангуй бага байна гэж үзэж байна. За Европын 26 компанийн хувьд Оросоос бусад нь байдал нэлээд өөр байгаа юм байна. За нийтдээ тэдний орлого 13%-аар өссөн. За Германы компаниуд энэ чиглэлд онцгой амжилттай ажилласан. За тэдний орлого 36%-аар өссөн. За бараг бүгд бол Оросын холбооны ус Украинд явуулж байгаа дайнтай холбоотойгоор энэ өсөлт бий болсон гэж судлаачид хэлсэн. За Оросын холбооны ус бол энэ хувьд Сипригийн гэж нэрлэгдэх олон улсын их тайван судлалын энэхүү хүрээлэнгийн жагсаалтанд тусдаа жагсаалтаар орсон байна. Оросын зэвсгийн үйлдвэрлэгчид мөн мэдэгдэхүйц өсөлтийг дайнаас болж харж байгаа. За энэ бол гайхах зүйл биш. Мэдээж хэрэг Орос бол өөрөө энэхүү дайн байлдааны үйл ажиллагаанд шууд оролцож байгаа учраас Оросын зэвсэглэлийн үйлдвэрлэл бол тэр чиглэл шууд чиглэгдсэн байдлаар ажиллаж байгаа. Хэдийгээр Оросын экспортын зэвсгийн экспортын орлого буурч байгаа ч гэсэн дотоод эрэлт нь бол огцон өссөн учраас энэхүү балансалж ажиллаж байгаа. Гэхдээ Орос бол онцгой тохиолдол гэдгийг судлаачид онцлсан. За Оросын хувьд бол тэргүүлэх чиглэлээ бүрэн өөрчлөлт сүүлийн 3 жилийн хугацаанд үйлдвэрлэл нь тэр чигтээ дайны эдийн засагт чиглэсэн бүх нөөцийг бол дайнд чиглүүлсэн гэж хэлсэн. За Сипригийн тайланд дурдсанаар Оросын холбооноос 2022-оос 24 онд нийтдээ 152 мм-ийн их бууны үйлдвэрлэлээ 420%-аар нэмэгдүүлж 250 мянгаас 1.3 сая болж нэмэгдүүлсэн байна. За олон улсын 20 гаруй хэмжээний улмаас Оросын зэвсгийн үйлдвэрлэлт бол ихээхэн бас нөлөөлөл үзүүлсэн. За ялангуяа гаднаас орж ирдэг эд анги тэр дундаа нисэх хонгоцны электроникийн эд анги бол дутагдaltaй байгаа гэсэн хэдий ч Оросын эдийн засаг бол үүнийг үр дүнтэй даван гарч байгаа гэдгийг бас тайлангаас харж болохоор байна. За Сипригийн бас мэдээсээр дэлхийн хамгийн том зэвсгийн компани болох Lockheed Martin, RTX болон Northrop Grumman, BAE Systems, General Dynamics зэрэг компаниуд байгаа юм байна. За энэ дотроо бол BAE Systems компаниас бусад нь бүгд Америкийн компаниуд байгаа нь харагдаж байгаа. Энэ нь 2017 оноос хойш Америкийн нэгдсэн улсад байрладаг компани эхний 5-д орсон үзүүлэлт болж байна. За харьцуулах юм бол Европын Airbus компани консорциумын цэргийн эд анги нь чухал ач холбогдолтой цэргийн 100 компани 13 дугаар байранд орсон бол Германы Rheinmetall компани 20 дугаар байранд орсон байна. За 2024 онд эдгээр 100 компани 4 нь Германд байрладаг байсан. За үүнд бол Rheinmetall, ThyssenKrupp, Hensoldt, Diehl зэрэг компаниуд орж байгаа. За тэдний хувьд хамтдаа нийлээд 14.9 тэрбум $-ын орлого олж байна. За дайн ялангуяа Diehl компаниас газрын хамгаалтын систем зориулан олон тооны захиалга авахд хүрсэн. За Германы зэвсэгт хүчин болох Bundeswehr-ээс мөн захиалга нэмэгдүүлсэн. Нийтдээ 150 мм-ийн их бууны захиалга өссөн. Тус компани түүхэнд байгаагүй том хэмжээгээр сумыг захиалсан явдал болж байна. За харин Rheinmetall компанийн хувьд танк, хуягт машин сумнаас 47%-аар илүү орлого олж чадсан байна. Krauss Maffei, Wigmann, Nexter зэрэг танк үйлдвэрлэгчдийн хувьд Франц, Германы хоорондын холбоо болох KDN-тэй хамт 42 дугаар байранд багтсан байна. За эдгээр хамтарсан үйлдвэрлэлийн бас орлого нь бол өссөн гэсэн ийм үзүүлэлт байна. За 40% өсөлттэй байгаа гэдэг нь зэвсгийн захиалгын тоо үүнээс ч хамаагүй их байгааг бол харуулж байна. За өөрөөр хэлбэл Украинд өрнөж байгаа дайн нь бол аль оролцогч талуудын зэвсэг үйлдвэрлэлийг нэмэгдүүлж байгаа. За энэ нь бол эргээд зэвсэг үйлдвэрлэгч компаниудад ашигтай тусч байгаа юм. За нөгөө талаар бол энэ дайныг өдөх болсон бас гол шалтгаан юу байж болох вэ? Зэвсгийн компаниудтай ашигтай гэрээ хэлцээрүүд хийж байж болох вэ гэсэн хардлагыг бас төрүүлэх ийм тайланд нийтэлж байгаамаа.